За энэ бичлэгийг эхлэхээс өмнө би та бүхнээс хэд асуулт асууя. За хамгийн сүүлд та хизээ бүтэн биений шинжилгээнд орсон бэ? Хамгийн сүүлд хизээ дотор эргэтнээ эхонд харуулсан бэ? Хамгийн сүүлд хизээ тархиа толгоогоо үзүүлсэн бэ? Цээжний зураг авахулсан бэ? Хөхөө шалгуулсан бэ? Тусны шинжилгээ, шээсний шинжилгээ өгсөн бэ? Хизээ хамгийн сүүлд нүдний эмнэлэгт үзүүлсэн бэ? Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн бэ? Гормоно шалгуулсан бэ? Ер нь гормоны шинжилгээ өгч ирсэн үү? Хамгийн сүүлд хизээ шүдэ үзүүлсэн бэ? За, эдгээр асуултуудыг би та бүхнээс энэ бичлэгний өмнө асууж байна. Тэгээ та бүхэн хариултаа комментээр бичээрэй. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цоошин хэмжлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн хэмжлэгээрээ би та бүхэнтэйгээ Солонгос улс руу аялсан 14 хоногийн аяллахаа сониачнаас хуваалцах гэж байна. За, тэр дундаа эмнэлгийн сониачин. За, би 2-7 хоногийн турш буюу 16 хоногийн турш solo wellness trip гэд хийчээд ирсэн Солонгос руу, Сөүл дотроо. За, энэхүү аялал маань болохоор миний яг өөртөө одоо зориулсан эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарсан. Ер нь бол гоо сайхан те арьс гэдэг чинь өөрөө дотоод эрүүл мэндээс эхэлж байгаамаа гэдэг утгаараа эрүүл мэнд бүх зүйл дээр анхаарсан тийм аяллыг хийжээд ирсэн. За, энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэндээ яг 3 одоо эмнэлгийг багцлсан мэдээллийг хүргэх гэж байна. Энэ нь бүтэн биений шинжилгээ. Над руу инстаграмаар бүр маш их асуусан бүтэн биений шинжилгээ, эмэгтэйчүүдийн эмнэлэг, тэр дундаа гормоны шинжилгээ. 3 дугаарт нь нүдний эмнэлэг. Тэр дундаа бас харааны тий асуудалтай хүмүүсийн тийм шинжилгээ. За, би ингэсэн бохгүй юу? Явахаас өмнө TikTok-оор одоо бичлэгүүдийг харсан. Creative эсвэл Klug.com энтрээс ингээ харж агаад яг одоо юм багц одоо аяллууд байдгийн билээ. Яг одоо гадаад хүмүүстэй Америкууд одоо ингээд Солонгост очоод англи хэл дээр хөтөж, орчуулагч аваад, эмнэлгийн үйлчилгээ аваад, лазер мазер одоо нүүр аманда гой юм хийлгээд, эмнэлэгт үзүүлээд ингээ явдаг тийм хөтөжтэй аяллууд зөндөө байлээ л дээ. За, би тэгээд эднүүсийг харж агаад ер нь Монгол эйженсигээрээ яваад Монгол орчуулагчаараа ингээ явбал эн чинь юу вэ тий. Манай монголчууд чинь бас нэг яаж иж агаад нэг юмны утшийг нэг хөрх ингээд олцсон байдаг шүү дээ. Тэгж бодоод би Монгол руугаа илүү судалж эхэлсэн л дээ. Тэгээд тэр дундаас би харж агаад өөрийнхөө таньдаг creator-уудын бичлэгүүдийг харж байгаад Хана Medical гэдэг газрыг сонгосон. За, Хана Medical бол мэдээлэлээр маш хангалуун байсан. Очиж байгаа эмнэлгүүд нь бас айгүй тийм сайн эмнэлгүүд байсан. Би одоо Монгол руугаа тэгж судалж яснаа. Зүгээр Google review бас харсан л да. Нөгөө очих байгаа эмнэлгийнхээ гадаад талаас нь те ингээд судлангууд энэчнээс бас хүмүүс айгүй их очиод байсан байхгүй юу. Миний сонирхож байсан эмнэлэг болохоор Солонгосын топ 5 одоо их сургуулийн эмнэлгийн нэг болох Yonsei их сургуулийн эмнэлгийг би сонирхсан байхгүй юу. За, тэгээ Хана Medical-аас надад цагийг авч өгсөн. Тэгээ шууд нөгөө Viber-аар ингээ холбогдоод явцдаг болохоор их амар юм билээ. Шууд асуух юм асуугаад те дүн гэл notification ирээл хариулаад ингээ явчихаар амар исэн. Сарын тэмдэг хамгийн сүүлд хизээ ирсэн гэж мэгээд те. Тэгээд цаашаа нөгөө цагаа авдаг юм билээ л нөгөө Солонгос орчуулагч маань те. 2 эмнэлэг маань яг нэг өдөр байж таарсан. Тэгээд дандаа Gangnamд байдаг. Severance нэрээ өөр Gangnamд байдаггүй. За, тэгээд би хамгийн ихэнд Severance эмнэлэг дээр бүтэн биений шинжилгээнд ороход яваад очсон. Severance эмнэлэг бол үнэхээр том эмнэлэг үл. Яг Seoul Station-ийн тэр хавьд байдаг. Үнэхээр том барилгатай, том их сургуулийн эмнэлэг гэдэг нь бол мэдэгдэжээ лээ. Тэгээд метроны стейшн дээрээ буужгаад одоо гарцаар те 3-4-ийн хооронд нь ингээ Б1-ээр нь шууд тэр эмнэлэг рүү гараад ирж байгаа байхгүй. Тэр эмнэлэг өөрөө тусдаа метро стейшн рүү ингээ ордог гарцтай гэсэн үг байгаа байхгүй. За, тэгээд дээшээ ингээ гараад чинь Yonsei их сургууль гэж бичгүүд нь ингээ харагдаад эхэлжээ лээ. За, тэгээд энэ эмнэлгийн 4 давхарт нь гарч очоод шинжилгээнд орсон. Шинжилгээнд ороход болохоор Монгол орчуулагч нь тосоод авч байгаа юм л да. За, тэгээд бүх хувцас тайлаад, бүх эмэг зүйлтэй тайлаад, тусдаа хувцас өмсгөөд явж ороо шинжилгээнд орж эхэлсэн. За, бүтэн биений шинжилгээ гэхээр та бүхэн юу орсон болоо гэж угаасаа хамгийн түрүүнд бодож байгаа байх. Нүд, угаасаа энэ бүтэн биений шинжилгээ юм чинь бүгдийг л үздэг юм билэ. Нүд, шүд. За, тэгээд доошоо явлаа. Цээжний зураг, рентген зураг, тий, хөхний одоо ямар нэг асуудал байна уу? Хөхний, цээжний, тий. Тэгээ зүрхний бичлэг. Дотор эрхтний эхо 5 цулын эхонд харж байгаа юм. За, тэгээ эмэгтэйчүүдийн эмнэлэг pap smear гэж хэлдэг те. За, тэгээд цусны шинжилгээ, шээсний шинжилгээ. Энэ бодид бас үзчихлээ. Энэ боди гэдэг нь нэг юм дээр гараад ингээ гараараа бариад зогсонгууд би чинь булчингийн мас, fat те, өөхний мас бүх зүйл ингээ гаргаад иржээ. Миний байх ёстой жин хэд юм бэ? Тэгэнгუთ одоо байгаа жин маань хэд юм бэ гэдгийг хүртэл гаргаад иржээ. За, тэгэнгуутаа яг эрүүл төвшин те, жоохон эрүүл бус гэдэг ч юм уу те, булчингийн тэд мэд гэд ингээ бүх одоо юмнуудыг ингээ гаргаад ирж байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө жингээ хасах хэрэгтэй юм уу, хасах хэрэггүй юм уу, булчин яах хэрэгтэй юм бэ гэдгийг ингээд хараад авчиж байгаа байхгүй. Ер нь бол би өмнө нь энэ бодид ингэж харуулж байгаагүй байхгүй. Хүмүүсийн зөндөө энэ боди дээр миний булчингийн мас
те өөхний маас ингэж гарч ирсэн гэдэг ярихыг би зөндөө сонсч байсан болохоос биш өөр өөрөөс үзээгүйсэн тэр бол надад айгүй гоё байсан. За эдгээр шинжилгээ нь болохоор нийтдээ нэг 2 цаг болдго юм блэ. Дандаа нөгөө ороод ингээд явж байгаа болохоор за тэгээд нөгөө Монгол орчуулагч маань яг алхам тутамд ингээд хамт явж байгаа тий. За шинжилгээнд орохдоо анхаарах зүйл нь өмнөх өдрийн 19 цагаас хойш юм мэдчих болохгүй. Үлэн илгэн дээрээ очих хэвээр. Ус жуугаагүй, юу ч идээгүй тэгж очих хэвээр. Тэгжээж эн чинь бүтэн биений шинжилгээ өгнө шүү дээ, тийм. Тэгэхээр тэрийгээ сайн зохицуулах хэрэгтэй. За би өмнөх оройн нь яг 19 цагаас хойш юу ч идээгүй, юу жуугаагүй яжгаад үлэн явж очоод шинжилгээг өгсөн. Тэгээд харангуудаа шинжилгээнээс гарч ирэнгүүт юм зутан, будааны цутан өгдөг юм блэ. Яг нэг кинон дээр гардаг шиг тийм нэг өвдсөн хүнд ингээд нэг будааны цутан өгдөг шүү дээ. Яг тэрийг өгдөг юм блэ. Маш гоё амттай байсан. За тэрийгээ идээд гарлаа 7 хоногийн дараа ирээд шинжилгээнийхээ хариутай танилцаад эмчтэйг уулзаарай гэсэн. Тэгэхээр энэ нь бол хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр аялж явж байгаа хүмүүс энийг бас зохицуулмаар санагдсан. Юу гэдэг шинжилгээгөө өгснөө шууд маргааш нь яваад хөр чин хариугаа авч чадахгүй байвал амар сонин шүү дээ. Яг хоо хариуг ардаас мэйлээр энэ төр явуулж болно гэсэн. Гэтэ тэр мэйлийг хараад ойлгохгүй шүү дээ бид нар. Тэр олон тоон үзүүлэлт, тэр олон тэ яасан нэршлүүд, эмнэлгийн нэршлүүд, тоонууд ингээд байж хат бүтэн 7-8 хуудас юм өгж байгаа байхгүй да. Яг бүрийн шинжилгээ учраас тэгэхээр тэрийгээ одоо шинжилгээний хариуг сонгох 7 хоногтоо өөрөө яг байгаад хариугаа сонсно гэж тооцоолж аяллаа төлөвлөрөө надад тэр айгүй чухал санагдсан шүү. Би болохоор угаасаа нөгөө 2-7 хоног болох гэж байсан учраас нэрээ хариугаа сонсох юм биш тэгээд те 7 хоногийн дараа ингээ очсон. Тэгсэн чинь нөгөө нэг солонгос кинон дээр би одоо ингээл юм болохоор л угаасаа солонгос кинон дээр гэж ярина шүү. Угаасаа миний мэддэг солонгос талчин ингээл киноноос л идэг юм чин те гэж. Кинон дээр ингэдэг штэ те ингээ яг ингээ нөгөө скрин дээр гаргаж ирээл те одоо тархины зураг гаргаж ирээл те цээжний зураг гаргаж ирээл нөгөө нэг төмөр юмар ингээл тайлбарладаг штэ яг тэгж тайлбарлсан заяа. Намайг одоо амар гоё офис гоё ингээд имлэг. Тэгээ миний цээжний зургийг гаргаж ирээд нөгөө л миний далийн нурууны асуудал гарч ирсэн л дээ. Угаасаа Монгол би нөгөө нуруу маань жоохон далилттай байна гэд би нурууны эмчилгээнд орж исэн л та. Барай хийлгээд барай засал хийлгээд те. Тэр мэн л жоохон буцаад сэдрээд далигаад тэгээд эмч надаас тэгж асуусан. Суугаа ажил хийдэг үү гэж асуусан. Тийм ээ суугаа ажил хийдгээ. Суухтаа массаж хийдгээ гэдгийгсэн. Тэгсэн чинь одоо зүүн хавирга руу ч өвдөд байгаа чинь элэг цус одоо юу гэдгийг те ходоод интернет тиймэрхүү дотор ирэхтний өвдөлт чинь баруун тал руугаа илүү өвддөг. Зүүн тал руу ч бол нэг тийм одоо айгаад өвдөд тах зүйл ерөөсөө ажиглагдаагүй байхгүй байна зүгээр байна. Харин одоо энэ өвдөд байгаа чинь нөгөө spinal problem байж магадгүй. Одоо нөгөө далицсан нуруу те тэр нөгөө мэдрэлийг чинь дараад өвдгöd байгаа байхаа сайн сунгалт хий гэсэн. За тэгээд олон цагаар суух ч юм уу бөхтийг ч юм уу те хүнд юм үүрэх ч юм уу тийм одоо position авч ингэж одоо явж ерөөсө болохгүй. Яг тийм нуруугаа гоё цих тэгээ сунгалттай байлга гэсэн зөвлөгөө өгсөн. Маш олон нэршлүүдийг маш олон дугаартай гаргаж ирээд энэ тэдэс тэдгийн хооронд байх ёстой хэвэн байна. Энэ тэдэс тэдгийн хооронд байх ёстой байна. Дутуу байна гэдэг ч юм уу ингээд тайлбарлалт юм билээ. Онцлог зүйлсүүдээс гэх юм бол элэгний Б вирус те элэгний С вирусны дархлаатай байна уу, вакцинтай байна уу гэдгийг ч хүртэл гаргаж ирж илээ. Эмэгтэй хүний умайх хүзүүний хавдрын эсрэг вакцинтай байна уу эсэх гэдгийг чинь бас гаргаж ирж илээ. Бүтэн биений шинжилгээ учраас мэдээж гормон гараад ирж байгаа байхгүй юу? Нөгөө эмэгтэйчүүд угаасаа үзсэн шүү дээ, тий. Тусны шинжилгээнээс гараад ирж байгаа байхгүй юу? Гормон дээр 3, 4 төрлийн гормон тий. Тэгэхээр миний хувьд бол ерөөсө гормон маань зүгээр энгийн байсан. Би ингээ эрүү шанаагаар ингээ батг гараад идэг. Гэсэн чинь гормон маань бол зүгээр эмэгтэй хүний байх ёстой. Estrogen даавар хэвийн нөгөө тоон үзүүлэлт нь гараад ирж байгаа байхгүй. Тэгснэ миний болохоор тархинаас ялгардаг нэг төрлийн гормон жоохон илүү байна гэсэн. Тэр нь болохоор ер нь бол илүү тэгэр тийм стресс гаралтай. Стрессээ бууруулад ажлынхаа хажуугаар амраарай гэсэн. За тэг үүн дээр одоо тохирсон эмчилгээг одоо санал болгож илээ. Дараагийн эмнэлэг дээр очиод одоо яг юу гэж хэлэх те ямар эмчилгээг эхлүүлмээр байгаа тэрнийх нь оншин гараад ирж байгаа байхгүй юу. Оншин яг medical одоо нэршилтэйгээ гараад тоон үзүүлэлттэйгээ гараад ирсэн учраас дараагийн эмнэлэг дээр очиод энэ эмчилгээ хийлгэмээр байна гэхэд тэрий чинь уншаад шууд эмчилгээндээ ороход одоо бэлэн гаргаад өгч байгаа гэсэн үг. Шинжилгээний хариуг нь хэвлэлээр гаргаад өгж байгаа юм бас CD-н дээр гаргаад өгж байгаа юм. Би CD-гээр бичиж авах уу гэхэд нь yes гэд 10,000 won ч үлээ 20,000 won ч үлээ төлөөд CD-н дээр авсан. Тэр бас маш их хэрэгтэй юм билээ. Өнөөдөр өтгнөөс хүртэл шинжилгээ авсан юм биш үү? Өтгний шинжилгээг болохоор сав өгөөд гэртээ очиод ингэж яагаад ингэдэг гэдэг бүр заавар нь. Тэгээд нөгөө зааврыг дээр нь ингээ монголоор ингээ наацсан. Тэгээд тэрийг бас авчираад ингээ өгдөг. За хоёрдугаарт нь нүдний эмнэлэг дээр очсноо ярий. За нүдний эмнэлэг болохоор Монгол орчуулагчтайгаа явж орлоо. Тэгээд эмнэлгийн маань орчин болохоор айгүй ийм гоё байсан. Зөндөө олон юм солонгос хүмүүс суужсан. Энэ эмнэлэг
дээр болохоор би гадаад хүмүүстэй нэг их таараагүй дан солонгос хүмүүстэй таарсан. Гэхдээ гадаад хүмүүс бас гадны орчуулагчтайгаа ирдэг. Хятад хүмүүстэй хятад орчуулагчтайгаа, орос орчуулагчтайгаа энэ төр гээд ингээ явж идэг. Миний зүгээр анзаарснаар солонгостойгоо эмнэлгүүд солонгостой өрсөлдөө дууссан заяа. Тэнгуудаа гадагшаага гадны хүмүүсийг татахын тулд гадны орчуулагчдыг одоо ажилуулад тий аялал жуулчлал талаар ингэж татаад байгаа байхгүй юу. За нүдний эмнэлэг дээр яваад орсон чинь хідэн одоо аппаратн дээр одоо сууж байгаамаа. За нүдний эмнэлгийн шинжилгээ бол ерөөсөө цэвэр одоо ингээд нүрээр ингээд нэг аппаратн дээр ингээд наадаг шүү дээ тийм. Тэгээд бүр 5 6 юм дээр суусан санагдчихээн. Тэгээд зарим нь болохоор нүдээ нээдэг, зарим нь нүдээ андаг тий. Зарим нь болохоор ингээд анивчдаг, эсвэл ингээд өөдөөс ингээд салхи хүлээхэд ингээд анивчихгүй байх хэвээр, эсвэл гэрэл ингээд анивчихад анивчихгүй байх хэвээр гэдэг ч юм уу те. Яг нэг юм одоо нэг юм шат дараалтай одоо нүдээ нэ тэдэн секунд байр гэд те. Тим одоо аппаратн дээр ингээд суусан. Тэнгууд яг хажууд нөгөө орчуулагч маань одоо тэгэрээ одоо ингэрээ гэд ингээд нэг юм амархан юм шиг хэрнээ яг алхамыг ингээд зааж өгсөн орчуулгыг хийжсэн. Тэр амар хэрэгтэй байсан. Тэгэхгүй болвол яг тэрий чинь яг заавраар нь хийхгүй байхаар чинь ингээд тэр шинжилгээ амар удах гээд байгаа байхгүй те. Нэг аних стэм дээр нээгээд next stem дээр нь аниад гар чинь болсонгүй дахиад гэл те. Монгол орчуулагчтай учраас тэр степ тэр одоо процессыг аягүй хурдлуулад өгсөн л дөө. За тэгээд 5 6 юм дээр суулаа, хараагаа шалгуулаа, шинжилгээндээ орлоо, бас эмч дээрээ ороод уулзсан. За тэгээд эмч нь бас ялгаагүй тоон үзүүлэлтийг нь гаргаж өглөө, юм байна, тийм байна гэх. Тэгээд надад 2 юм хэлсэн. Нэг нь хараа маань муудсан байсан. Хасах нэгтэй шил зүгээ яваадсан ахгүй. За би сүүлд Монголд байхдаа их 80-ийн доор байдаг оптик байд юм да. Би тэр оптикт айгуу дуртай. Одоо байна уугүй юу? Тийшээ явж байгаа би хараагаа ингээд шалгуулад хасах нэгтэй байсан. 3 шил тохируулж авч ирсэн байхгүй юу? Тэгээ сая очиод хараагаа шалгуулсан чи хас 2 болсон байгаа байхгүй юу? Угаасаа хараа бол муудаад исэн ялтчгүй ингээд компьютерээр урд суугаал те. Ер нь бол ивчлэн уцснаас л болсон баг. Монголд байхдаа би нэг нүдний эмнэлэгт үзүүлчихсэн. Тэгэхэд болохоор нэг нүд рүү нэг юм шингэн тусаагаад хүүхэн хараа томруулад нөгөө ингээд шинжилгээ хийх гээд. За тэр нь болохоор ингээд гадаа гараад явгот амар гэлбэж мэлбаад бүрстэ нар мар бүүстэ амар гэлбаад тэгээд нөгөө машин барьж болохгүй шүү гэж тэгжсэн байхгүй. За нэг тийм юм болох юм болов гэж тэгсэн чинь нөгөө орчуулагч эмэгтэй минь тайлбарлаж өгсөн л дөө. Наадах чинь болохоор одоо сүүлийн үед ерөөсөө тийм тусаалга хэрэглэгээ болцсон шууд зүгээр аппаратанд ингээд нүдээ ингээд харж байхад чинь л тэрийг одоо шалгачдаг болсон гэтгсэн. Технологи бүх юмнэр л ерөөсөө технологи гэж яваадсэн заяа. Хоёрдугаар нь болохоор надад хуурайшилтын эмчилгээ хийж өгсөн. Хуурайшилтын эмчилгээ гэдгийг нь би жоохон тоохгүй байсан байхгүй юу? Одоо лазер гэдсэн баггүй. Тэгэхээр би жоохон лазер мазаас жоохон айгаад те нүдэндээ. Тэгсэн чинь тэр нь амар хэрэгтэй юм байсан билээ. За тэр нь яадаг вэ гэхэлэр хүн чинь ингээд өдөр тутамдаа ингээд нүдээ ингээд анивчиж байхдаа өөрөөсөө нулимс ялгаруулад тэр нулимсаараа өөрийнхөө нүдийг ингээд чийгэлж авах хэрэгтэй байна л да ингээд. Тэгэнгუთ тэр нулимсны нүгсүүнээс одоо тэр нулимс нь гарчих хэвээр байтал чинь тэр нулимсны нүгсүүн ингээ битүүрчгээр бөглөрчгөр нулимсаа гаргаж чадахгүй тий. Тэгээ ингээ нүд ингээ хуурайших, аргах ингээ нэг хуурай байгаад идэгтэй. Тэгтээ бас бид нар одоо эмчнэрийн зөвлөснөөр хиймэл нулимс байнга ингээ тусаагаад ингээ яваад чаддгүй шүү дээ. Ер нь л жоохон нүдэндээ жоохон хайнг байдаг шүү дээ. Би л айгу тийм бохгүй. Тэр одоо хуурайшилтаас болоод одоо нүд улайх, аргах, тэ нүдээ ингээл нухах, хуурайших, захтнах. За тэрнээс болоод бас хараа муудах гэх мэтчлэн сөрөг үр дүнтэй байдгийн билээ. За тэгээ тэрний эсрэг одоо нөгөө нүхсүвийн мэн чөлөөлж өгөх одоо лазер хийж байгаа байхгүй. За тэр нь гэхдээ амар амархан юм билээ. Одоо өвчин намдаах тусаалга тусаач жилээ. Чин нүдээ анжаангууд одоо нэг гэрэл ассан нэг тийм лазераар нүдийг ингээд тойруулаад зүгээр нэг юм бүлээн мэдрэмжтэй юм уу гэрэл ассан юмар ингээд тойруулаад лазерыг хийчихэж байгаа. За тэгээ гараад ирсэн чинь нөгөө эмч нь юм Q-tip барьж агаад extraction хийж байгаа байхгүй. Нөгөө нүхсүвийг бүглэрсэн байгааг зүгээр ингээд гараараа ингээд Q-tip-ээр шахаад хүчиж байгаа байхгүй. Өвчин намдаах нөгөө тусаалга маань 10-аас 15 минутын дараа байхгүй болчихно. Тэрнээс өмнө жоохон нэг юм нүд аргаад байгаа юм шиг нэрэл нөгөө нэг юм өвчин нь намдцсан учраас нэг юм сонио ингээд аргаад байгаа юм шиг тэгж мэдрэгдэжсэн. Тэгэл гараа явжсэн чинь гайгүй байхгүй болсон. За тэгээд дараа нь 3 дугаарт нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн. За эмэгтэйчүүдийн эмнэлэг болохоор Rowan гэд ийм Gangnam дэдэг эмнэлэгт үзүүлсэн. За тэгээд би өөрөө бас Gangnam барилж байсан учраас 2 эмнэлэг маань Gangnam байсан учраас маш амархан байсан. Яг үнэндээ бол үнэхээр бүр явхад ч амархан. За тэгээ яваад орсон чинь болохоор энэ эмнэлэг нь өөрөө солонгос хүмүүстэй үйлчлэхээс гадна гадаад хүмүүст үйлчлэлтгээ гэдг нь одоо илэрхий уртлынх нь одоо энэ построос нь харагдаж байгаа юм л да. Орос, Казахстан, Хятад, Япон, Монгол гэд одоо эдгээр одоо орны хүмүүсийг авчирдаг. За тэгэнгუთ энэ орны хүмүүс ирэнгүүт энэ орны орчуулагчд нь байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгუთ орчуулагч яг үзэх
болоод ирэхээр орчуулагчаа дуудчихдаг юм билээ. Тэнгууд манай Монгол орчуулагч хурж ирээд одоо миний цагтаа зэрэгцэж ирээд эмчтэйгээ хамт ингээ үзүүлдэг юм бэл. За энэ эмнэлэг нь болохоор дотроо ингээд яг хэвтэж эмчлүүлдэгч тасагтай, үзлэгийнч тасагтай, унтуулагтай одоо мис засалд орсон тохиолдолтой унтуулагтай одоо байгаа гэсэн өрөөнүүд ч гэсэн байлээ. Одоо юу гэдгийг нөгөө бэлгийн уруулаа засуулах ч юм уу те, ойдол энтрээ засуулах ч юм уу те, тиймэрхүү одоо эмчилгээнүүдийг хийлэгдэг гэсэн. За миний хувьд болохоор шууд зүгээр л шинжилгээнд орж исэн учраас би тэр өрөөнүүдээр бол яваагүй. Эмчдэрээ явж ороод хувцас тайлаад юм угаа өмсөд зүгээр юу гэдгийг эмнэлгийн ариун цэвэр мэвэртэй нэг удаагийн хэрэгслийг бол ерөөсөө дуурдах бол илүүц бай. За тэгээ явж ороод нөгөө орон дээрээ хөвтээд үзүүлдэг шүү дээ. Эмэгтэйчүүд бол энийг ойлгоно. Яг тэр нэг орон дээр гараад хөвтээд ингээд эмэгтэйчүүдэд үзүүлэхэд ингээд зүрх ингээд гэдэг шүү дээ. Нөгөө нэг төхөөрөмжөө хийгээд гэд ингээ онгойлгож байгаад үздэг шүү дээ. Яг тэгэхэд ингээд амар ширүүн үздэг байхгүй эмчнэр. Яг тэр нэг одоо моментэд амар ингээд түгшээд идэх байхгүй би. Яг нэг тгүүтэн төмөрөн одоо багаж оролдог гэж онгойлгоолтэй үздэг те. Амар зүлх үздэг юм билээ. Бүр үнэхээр зөөлөн гартай гэж хэлэхэд багтахаар зөөлхөн оруулаад зөөлөн үзээд айгүй заа ялаа шүү, заа оруулаа шүү, заа юм ажиж шүү гэл амар зөөлхөн заяа. Тэгээд хуйлаа эмхтэй эмч байсан. Тэ нөгөө ультрасаундаар үздэг шүү дээ, тэ. Ультрасаундаар үзэж байгаа юм. За тэр нь болохоор үтрэний нөгөө уйланхай тэ ургацаг энэ төр байна уугүй юу үзэж байгаа юм. Тэгснэ цусны шинжилгээ авсан. За цусны шинжилгээгээ болохоор 7 хоногийн дараа ирээд шинжилгээнийхээ хариуг аваарай гэдгсэн. Тэр өдөртөө болохоор гарч ирээ шууд нөгөө эхоогоор харснаа яасан ярилцсан. За уйланхай байна уу, ургацаг байна уу, анхаарах ёстой зүйл юу вэ гэд тэ. Умай хүзүүний бас хор тавдрын эсрэг вакцинтай байна уугүй юу эсгийг чинь гаргаад ирж илээ. Зөвхөн эмэгтэйчүүдэд үзээд байгаа юм баг гэсэн чинь элэг цусны өөрчлөлт энэ тэр эми чинь бас үзнэ гэдгсэн нөгөө цусны шинжилгээгээр. За тэгээд гарч яваад 7 хоногийн дараа орж ирээд бас Монгол орчуулагч маань дагаад бас хүрээд ирсэн. Тэгээ би тэгдэг байхгүй өө та ирэх хэрэг байсан юм уу би шинжилгээнийхээ хариуг англиар авчий гэдгсэн шүү дээ гэдгсэн чинь. Зүгээрээ эний чи хараа тайлбарлаад ингээ монголоор сайн ярилцаад авах чинь хамгийн чухал нөхгүй да гэд хүрхий ингээ сандраад ирсэн байсан. За тэгээ хариугаа сонссон. 7-8 хуудас цаас яг ингээ хевлээд ингээ гаргаад ирсэн. Бас яг ингээ нэршлүүд тоон үзүүлэлтүүд. Тэгээд эргүүлээд ийм байна, тийм байна, эргүүлээд ийм байна, тийм байна гэд яг ингээд эмчин зэрэгцээд ингээ явдаг юм лээ. Уншаад яг хэлээд те. Бүр ингээд бүгдийг ингээд гиснэ зүгээр химийн гиснэ яг асуудалтай эмийг нь хэлчих юм ахсан чинь үгүй. Яг нэг үрчлээ явдаг юм лээ. За эмэгтэйчүүдийн ямар нэгэн өрөвсөл байгаа эсхийг гормон бас 3-4 төрлийн гормоны өөрчлөлт байгаа эсхийг гаргаад ирж байгаа. За тэгээд нөгөө байж байгаа нэг позитив улаанаар позитив гэсэн юм гарч ирэхэл би амар хайчин царайлаа. Тэгмэд кинжана гэлтэй. Энд чинь угаасаа позитив байх хэвээр угаасаа улаан тон ийм байх хэвээр гэдэг юм. За гэлгүй орчуулагчтайгаа хамт хоёлаа ингээд сандралтай. Тэгмэд зүгээр гэл тэгээд яг одоо бид нар чинь нэг тийм шинжилгээ өгнө хэр жоохон айгаад идэг штеп. Би л бас жоохон тэгээд идэг гэсэн юм бэлээ. Өмнө нь би нэг тоодгүй байсан чи одоо жоохон ингээд нас ахаад гэх юм уу те. Хоёр хүүхэд маань томорхын хэрээр яг өөрийгөө би яг эрүүл байлгах ёстой шүү гэдэг утгаараа яг очиод ингээд шинжилгээтэй нүүр тулсан чинь яана над дээр ямар нэг юм гараад ирэх үедээ гэж жоохон ингээд бодоод гайхаж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд гарч ирээд яг ингээд нүүр тулаад ингэнгүүт за окей. За би тэгвэл тэгээл те. Ийм дээрээ л анхаарах юм биш тэгээд ингээд ботцсон чи амар сэтгэл ингээд амар. Тэгэхгүй ингээд бид нар нэг тархиныхаа арталт ингээд нэг шидчихээ яваад идэх штэ. За нэг үзүүлэх юмсан. За нэг энд нэг өвдөд байгаа юмсан. Энэ одоо нэг жоохон тэгээд байгаа юмсан. Гэл тэгээл яваад идэх те. Одоо элэг хэдэ ходоод гиз тэр хеликобактер юу болж идэх юм бүү мэд. Тэгээ эрүүн дээгүүр шанаан дээгүүр батг гараад идэг. Тэр гормон юу болж байгаа юм бүү мэд те. Амар их бүтээгдэхүүн аваад амар их салонд ороод ингээд яваад идэг. Дотроосоо юу болж байгаа юм бүү ингээл хойшлуулаа яваад идэг зүгээр нүүр тулаал сайн шинжилгээ өгөх хэрэгтэй юм билээ шүү. Тэгээ эдгээр одоо сайн эмнэлгүүдийг олоод те цагийг маань авч өгөөд ингээ үзүүлэхэд одоо тусалсан Хана Медикалтай баярлалаа. Хана Медикалтай зүгээр холбогдоод ийм эмчилгээг сонирхож гин, энэ эмнэлгийг сонирхож гин, ишээ ямаар үнийн тарифа явуулаач гэл тэгэхэд өдөөс чинь шууд Viber-аар зүгээр гэл мэдээлэл чинь явуулсан заяа. Тэгээд ингэж сонссон. Би болохоор нөгөө Америкаас очиж исэн учраас надад визний ямар нэгэн одоо асуудал байхгүй. Тэгэнгუთ Монголоос болохоор тэгж сонирхож байгаа хүмүүсийг визний материалаар нь хангаж өгөөд визэнд нь оруулаад тэгдэг гэж хэлсэн шүү. Тэрийг бас давхар мэдээлэх нь бас зүйтэй байх.
За тэгээд дараагийн бичлэгүүдээрээ болохоор би лазер эмчилгээнд орсон талаараа болон NAD одоо тусал хийлгэсэн талаараа илүү одоо beauty тал руугаа тий эрүүл мэндийг сайн ярьсан бол илүү тийм beauty тал руугаа. За тэгээд бас нэг бичлэгийг болгож оруулах гэж байгаа нь болохоор яг tips and tricks тий одоо солонгос явах гэж байгаа хүмүүс за онгоцны тийз, хотел, Airbnb за миний буусан Airbnb-г бол хүмүүс маш их асуугаад линк асуугаад гисэн тэгээд метро, автобусаар яаж явах юм тэгээд ядчил одоо хүнээр тосуулахгүйгээр airport дээр буучаад хотел руугаа яг яаж явах юм гэдэг ч юм уу тий. За тэгээд мөнгө төгрөг солиулах ч юм уу бла бла. Ер нь солонгосын аяллаа талаар тийм өөрийнхөө одоо мэддэг. Сая очоод бас сүүл бас мэдэж авсан. Таны дараагийн аяллыг хөнгөвчлөх одоо зорилготой тийм бичлэгийг би бас оруулах гэж байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.